Тооны хуваагдах шинж. Divisibility rules part 2. 6 хуваагдах тооны шинж. Divisibility rules for 6. Тухайн тооны 2 болон 3-т зэрэг хуваагддаг байвал 6-д хуваагдана. 2-т хуваагдана, 3-т ч хуваагдана. Divisible by 2. Divisible by 3. A number is divisible by 6 if it is divisible by both 2 and 3. 7 хуваагдах тооны шинж. Divisibility rules for 7. Та 7 хуваагдах эсхийг шалгахын тулд тухайн тооны сүүлийн цифрыг 2-оор үржүүлээд үлдсэн хэсгээс сүүлийн цифрыг ассан тоо гасан ялгахаар тэг эсвэл 7-гийн үржүүр байвал уг тоо 7 дутагдана. Жишээ нь 203 тоо 7 хуваагдах сүүлийн цифр нь 3. 3-ыг хүсчихэн 2 тэнцүү 6. Үлдсэн тоо нь 20. 20-оос хасах нь 6 тэнцүү 14. 14 нь 7-гийн үржүүр 7-г хүсчихэн 2. Тиймээс 203 нь 7-д хуваагдана. To test whether a number is divisible by 7, the last digit of the given number should be multiplied by 2 and then subtracted with the rest of the number, leaving the last digit. If the difference is 0 or multiple of 7, then it is divisible by 7. 8 хуваагдах тооны шинж. Divisibility rules for 8. Тоо нь сүүлийн 3 цифрээс бүссэн тоо 8 хуваагддаг байвал эсвэл сүүлийн 3 цифр нь бүгд тэг байвал 8 хуваагдана. Жишээ нь 53208. 208 маань 8 хуваагдана. Тэгэхээр 53208 8 хуваагдах нэ. 3 тэг байна. 40000 маань 8 хуваагдах нэ. A number is divisible by 8 if its last 3 digits form a number that is divisible by 8 or if its last 3 digits are all zeros. 9 хуваагдах тооны шинж. Divisibility rules for 9. Тухайн тооны бүх цифрыг нь нийлбэр 9 хуваагддаг эсвэл 9-ийн үржүүр байвал 9-д хуваагдана. 27324 маань 9-д хуваагдах уу? Хэдүүлээ хараад үзье. 2-д нэмдгэн 7, нэмдгэн 3, нэмдгэн 2, нэмдгэн 4. Тэнцүү 18. 18 маань 9-ийн үржүүр дордог учраас 9-д хуваагдах нэ. Тэгэхээр 27324 маань 9-д хуваагдах нэ. A number is divisible by 9 if the sum of all the digits is divisible by 9 or a multiple of 9. 10-д хуваагдах тооны шинж. Divisibility rules for 10. Тухайн тооны сүүлийн цифр нь тэг байвал 10-д хуваагдана. Жишээ нь 32640 маань тэгээд өгсөн учраас 10-д хуваагдах нэ.
A number is divisible by 10 if its last digit is zeros. Bye Elsa, thank you for watching this video. Like and subscribe.